эвлэн татах одоо томилох хоёрыг зэрэг хилцүүлж байгаа нь бол жахан сэтгэл дундуур байна. Уул нь одоо энэ сайхан түүхэн томилгоог бол бид нар зөвхөн дэлгэрмаа улс төрчийн одоо тухай ярилцчихсан бол илүү зөв байх байсан. Гэтэл одоо процедурын биш амаар тэгээд бичгээр ямар нэгэн харилцаагүйгээр ямар нэгэн баримтгүйгээр их л одоо төрийн одоо хэвшмэл бус үйл ажиллагаагаар алтан гэрэл сайдыг бол эргүүлэн татах үйл ажиллагаа явагдсан гэсэн ийм ойлголт төрж байна. Тэгэхээр зэрэг энэ зүйлийг нь бол тусдан дараа нь жичтэн авч хэлцэх шаардлагатай гэж би бодож байна. Тэгэхээр энэ удаагийнхаа хурлаар дэлгэрмаа элчин сайдыгаа дэмжиж томилоод харин олон оронд зэрэг элчин сайдуудыг хугацаанаас өмнө эргүүлэн татсан асуудал дээр нь чухам юу болов? Үр дагавар нь юу болохоор байна уу? Энэ цаашдаа АСЕАН-ийн үйл ажиллагаанд яаж нөлөөлөхөөр байна уу? Ер нь манай гадаад харилцаа аюулгүй байдлын асуудалд яаж нөлөөлөхөөр байна вэ гэдгийг бид тусад нь хаалттай хурлаар авч хэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Тийм учраас би энд бас үг хэлж байгаа гишүүдийн санаа зовнилтой санал нэг байна. Энэ шийдвэрийг гаргаад байгаа одоо сайд бүрүүсрэн гэдэг утгаар нь тэр хүний тухай авч хэлцгээсээ илүү энэ хүний одоо гаргасан үйлдэлүүд, шийдвэрүүд одоо манай цаашаа хортой үр дагавартай байлгахгүй тулд урьдчилан сэргийлэх, мэдээлэл солилцох, дэлгэрэнгүй ойлголтоо нэгтгэх, гадаад харилцааны талаар улс төрчид нэгдмэл ойлголттой байх гэсэн энэ утгаар тэр асуудлыг бол тусдан жижигт нь авч хэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Ингээд